Миний муган цохныг үү? Нааха. Энэ цай юу ч удаагүй гэж бодоо. Шинээр ихлий. Амхан бүтдэг байж тээ. За. Яс бэлэн болсон. Зээ, буг намандаг нь манад байдаг юм бэ? Булга зүйдэг нь танаад байдаг юм бэ? Энэ хоёр сайхан эрднийг нийлэмгээс эрдний шижир алт болох усоо гэж. Охины чинь гууж явнаа. Өгөхгүй аа. Тэгвэл болчих. Хүй. Тоглож бай. Тийм байлгүй дээ. За. Жоох үнд орох гэсэн чинь болохгүй юм шиг байна. За. Асуудал нэгэнд ойлгомжсон бол хоёулаа ажил төрөлд оруул яасан юм. Тэгийг дахиад. За би бодож байна. Ер нь бол найрыг нүсэр хийнэ. Зөв. 7-8 хоног найрсан чи яах вэ чи? Зөв. Нэг төр байна. Зөв. Бас би ингэж бодож байна. Сайхан наадам зохион байгуул яасан. Зөв. Бүх уралдуулъя, морь барилдуулъя. Бүх зурлахгүй л дээ. Тийм би жоо сандраад. Юу яа. Би ерөөсөө ингэ наадам хийх гэж байгаа юм бол өөрийнхөө нөгөө галшрын угшлийн хитэн хурдан буян бие тэрийг чиний нэр дээр уралдуулъя мэдв. Хүч яахаар галшрын угшлийн хатуу чинь танах болчдөг л юм чи. Чи манайх байлгүй яах вэ? Тэр чи манайх л да. Ийм учиртай юм байна лээ. Та нар энэ талаар бас нэг жоохон ойлголтгүй явдаг юм байна. Би тайлбарлая л да. Манай өвөг эцгийн эцэг чинь их сайхан өгөөмөр хүн байж л дээ. Танаа өвөг эцгийн эцэг чинь их үгээгүй ядуу хүн байсан юм байна. Тэгээд яг манай өвөг эцэг нэг галшрын угшлийн хатуунаас нэг хөөрхөн унаг бэлгэлж. Тэрийн та нар үе удмаараа өсгөж үржүүлсээр байгаад өөр юм шиг бодож явдаг чи их буруу шүү. Галшрын угшлийн хатуу чи манайх юм байгаа. Та жаахан үгээ бодож ярина шүү. Галшир угшлийн хатуу манайх гэдгийг энэ нутаг даяараа мэдж байгаа. Шээж мэдэж байгаа. Чиний хамраас гоож нус хүртэл мэдж байгаа шүү. За мөнхөө. Энэ үхэндээ гэж ярихад манайхан голдон нэртэй төртөө. Нэр хүндтэй. Өв хөрөнгөтэй айл гэж бодож явдаг. Би ч гэсэн энэ сайхан нэр хүндийг өөр авч явж байгаа гэж бодож байгаа шүү. Чи явж үз. Яв гэж чамаг. Чи намайг хөтгий юм чи. Яв чи. Чи яв гэж чамаг. Би гэртээ байна. За мөнхөө. Ганц юм хэлчих. Ахис танаа босхийг би хэзээ шалахгүй гэдгийг үеийн үед удам судар үр хоочтой үргэл захиж явах бол мэдүүч. Йоо. Чи өөрөө яв гэж чамаг. Чи би гэртээ байна. За. Чи дугаа эндээс яв. Царай муутай охин чинь хүйсэн бүр болсон юм байна л да. Хөө. Хэзээ ч нэг хэрэгжихгүй гэдэг би чам амлчих. Царайны сайхнаар молоко пиано чандаг цаг өнгөрсөн мэдүүч. Галшир угшлийн хатуу хэний угшлийн хатуу вэ? Галшир угшлийн хатуу бол манай аавын угшлийн хатуу. Танаа авч юм. Мэдгүй. Би чиний аав биш гэж хэдүүдээ хэлдэг юм. Манай эзний хатуу гэж хэлмэдв. За. Галшир угшлийн хатуу хэний угшлийн хатуу вэ? Галшир угшлийн хатуу бол манай эзний угшлийн хатуу. Галшир угшлийн хатуу хэний угшлийн хатуу вэ? Галшир угшлийн хатуу бол манай эзний угшлийн хатуу. Галшир угшлийн хатуу яагаад манай эзний хатуу вэ? Агадгүй л манай эзэн өөрөө галшир угшлыг болохоор адуу нь галшир угшлийнхаа. Хуцаа дугаарай. Ядуу малуу. Гү. Манай эзний өвөг дээдсээс эхлэн өвөлжсэн учраас манай эзний адуу гэж хэлмэдв. Галшир угшлийн хатуу яагаад чиний эзний хатуу вэ? Яагадгүй л галшир манай эзний өвөг дээдсээс уламжилж ирсэн болохоор манай эзний угшлийн хатуу. Хоёр чи юу яриад суугаад байгаа юм бэ? Хэрмээ. Юу угшил. Яв. За. Харалцсан хүн болгондоо наатах хэлэх мэдээч. За. Галшир угшлийн хатууд бол манай эзний угшлийн хатуу. 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 Юу яриад л яваад байгаа юм бэ? Юу ярих гэж? Тань шиг царай муутай амтнаас бол би амтны элэг дог болж байна. Царайчсандээ жоохон анхаарахад яат юм. Ялтаа хохроод унтсан шиг царайтай юм. Анх үйлдэж байхдаа анхаарахгүй яасан. Охин за. Одоо энэ гэрч насаараа шавар бурхан шиг суун за. Охин за. Гүргээ чинь. Алтраа гэдэг залуу мэдхгүй юу? Яасан. Алтраа яасан. Сая аав нэрээд явлаа. Чамайг гүйж ирж байгаа юм. Тэгсэн мөртлөө бас манайхыг дээрлэх санаатай. Аав нь үгүй гэж хэлээд явуулчихлаа. Яна. Алтраг аав байсан юм уу?
Хасан мэдсэн тэнтгүй би ямар тэнэг өх юм бэ? Аваа. Таачаад буцаагаад авид намайг гуйхаад өчгөл дэтгэв аваа. Энэ голоор нэг сайхан залуу байна. Аав нь зүгээр дуртай залууг нь мөнгөөр цодоод аваад мэд. Тэгэл би танаас гуйж штий. Үгүй гэж байна. Би алтраад хайртай ш. Аваа та би танаас гуйж за тэр хайр сэтгэл мэтгэлийг донгосох яах вэ? Надад алтраатай суух ийм ноцтой шалтгаан байна гэж хэлээд мэд үү? Адаглаад. Алтраа бит хоёр. Хэмт. Хити зоонд ангичдаг хогоо чи яа? Эмэгтэй хүний амьдрал эмэгтэй хүний амьдрал байдаг. Нэг хоёр удаа бол хамаагүй мэд үү? Биш ээ. Наад 2-3-ийн хооронд ялгаа байна уу да? Биш ээ аваа. Одооч. Энэ их ажил хажуугаар хэдий зондоо гэж явж байгаа чи. Суулгахгүй гүйцээ. Тэгвэл та ганц охиноос саллаа гэж бодоорой. Юу гэсэн үг? Би нуурын живж өхний. Царай шиг хамтхан боддог хөө шүү. Суулгахгүй. Яах вэ? Тэгээд өхөн л биз. Өнөөдөр 2 дахь өдөр 5 дахьд намайг гаргачаарай. За явж өхий. За өхөн за. За. Саний би. За минь. Явж нэг очрын олж ирэх хэвээр. Хурд яваарай аваа. Хантай авшгүй. Алтраа. Ир хүмүүсийн хооронд ийм их нэг жижиг сажиг маргаан байлгүй л яах вэ? За. Юу лээ? Нэрэ. Ёс төрөө хийхгүй бол энэ ч болохгүй. Тийм юм. Яах вэ? Одоо урд нь хийсэн гэхдээ одоо яах вэ? Яс төрөө хийсэн болохгүй бол бас болохгүй шүү дээ тийм ээ. Булаг намдын манай булаг танаад байна. За. Би нэг юм автсан байна нэрэ. Энэ миний хөө. Алдар. За. Хатам автагаа танилцтай. Сайн байна уу? Хөөе. Ийм жигтэй адилхан улсууд гэж байдаг аваас аа. Газар дээр ганц юм яах. Буурлын буян байна, нэр төр байна. Ганц үгээ жаргаана. За. Хотынхны хэлдгээр та хоёр ч нэг канондоо тавьсан юм шиг харагдаж байна. Нэрээ би бас нэг юм бодлоо. Юу сайн нарийн ягтлаад бодоод байсан чинь гашийн удам наадгүй чи танах байсан. За чи яв. Чи аваа. Чи яв. Би чамайг ав. Чи аваа. Чи аваа гэж болохгүй шүү. Энэ тухай яхаа болоо хэлээ. Тэгэхээр найр наадмынхаа тухай юм. Юу нь би ингэж бодлоо. Ингүүл яасан юм бэ? Найрыг манай шавартай хүндэт хийчих. За. Наадмаа манай өхөртэй хүндэт хийчих. За ингэх юм бол ёстой нэг дэн чотолгосон сайхан наадам болж аа. Энэ хавийн нутгаарны хүмүүс жилжингээ яах яриатаа сүрдүүлээд сайхан хорин болно доо. Өхөртэй хүндээ яхаар танах болчдөг үлээ. Юу яагаад гэж? Чи манай агшдаг байсан. Энэ нутаг чи манай өвгдөөд хэдэн зуун жилээр нутгалж ирсэн нутаг шүү дээ. Чи манай агшдаг чи. Тэр одоо хүртэл мэдээгүй юм аа. За энэ тухай ахаа тайлбарлахаас ийм өчтэй юм байна лээ. Танаа өвг эцгийн эцэг чинь цагаач хүн байсан юм байна лээ. Тэгээд яг та манай өвг эцгийн эцэг хөрхи өрөвдөөд өөрийнхөө өхөртийн хөндгөөс жижигхэн газар өгсөн юм байна. Энийг та нар үе удмаараа дамжиж нутгалсаар байгаад өөр юм шиг бодож явдаг чих буруу шүү. Өхөртийн хөндөө манайх. Ер нь энэ өвг дээдсүүд энэ тухай энэ үр хоочтой хийхгүй бол дараа нь иймхүү шалахгүй маргаан гарч энэ ч муудалцах янзтай. Сэгүүний хогноод өнч. Энэ үл хинчгэл инэ шүү. Өхөртийн хөндөө манайх. Манайхаа. За хуурлах нэг зохицуулчих бол л да тэгвэл юу яа. Инги.